Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Багш нь та нарт сурах бичгийн хүн дэвтэр болгоодаас тайлбарлаж өгье. Хүүхдүүд ээ, сурах бичгээ бэлдээрэй. Сурах бичгийнхээ 45 дугаар хуудасны 198 дугаар бодлогыг хараарай хүүхдүүд ээ. За энэ бодлогон дээр 2 ангид нийлээд 51 сурагч байв. Нэг ангиас 20, нөгөө ангиас 15 сурагч гарсны дараа тэдгээр ангиудад ижил тооны сурагч үлдэв. Анги тус бүрт хэдэн сурагч байсан бэ гэж байна. За тэгэхээр энэ бодлогыг бодохын тулд эхлээд зураглал хийя бүгдээрээ. За тэгэхээр энэ бодлогон дээр 2 ангид нийлээд 51 сурагч байв гэсэн байна. За тэгэхээр одоо энэ хэрчмүүдээр анги тус бүрийн хүүхдүүдийг бол тэмдэглэе. Анги тус бүрийн хүүхдүүдийг энэ хэрчмүүдээр бол тэмдэглэлээ багш нь. За тэгэхээр одоо гарсан сурагчдыг болохоор цайварт сэнхэр өнгөөр тэмдэглэлээ. За тэгэхээр нэгдүгээр ангиас эхний ангиас гарсан сурагч бол 20 сурагч байсан. Хоёр дахь ангиас гарсан сурагч бол 15 сурагч байсан. Тэгэхээр гарсан сурагчдыг бол цайварт сэнхэр өнгөөр тэмдэглэлээ. За үлдсэн сурагчдыг хөх өнгөөр тэмдэглэсэн байгаа багш нь. Тэгэхээр ангиудад ижил тооны сурагч үлдсэн учраас ижил хэмжээтэй хэрчмээр бол тэмдэглэсэн байгаа. Ижил хэмжээтэй хэрчмээр бол ижил тооны сурагчид үлдсэн учраас ижил хэмжээний хэрчмээр бол тэмдэглэсэн байна. За тэгээд энэ өгүүлбэртэй бодлогон дээрээ ангиудад ижил тооны сурагч үлдэв. Анх анги тус бүрт хэдэн сурагч байсан бэ гэж юм. Тэгэхээр одоо бүгдээрээ анги тус бүрт анх хэдэн сурагч байсныг бол олноо. За одоо бүгдээрээ бодолтой хийж үзье. За нэгдүгээрт гарсан сурагчдыг олно. 2 ангиас нийлээд нийт гарсан сурагчдыг олноо. Тэгэхээр нэгдүгээр ангиас 20 сурагч гарсан, хоёрдугаар ангиас 15 сурагч гарсан. Тэгэхээр 2 ангиас нийлээд 35 сурагч гарсан байна. За хоёрдугаарт нь одоо үлдсэн сурагчдыг олъё. Тэгэхээр 2 ангид нийлээд 51 сурагч байсан. Түүнээс 35 сурагч нь гарсан. Тэгвэл хэдэн сурагч үлдсэн байх вэ? Үлдсэн сурагчийг олохдоо хасах үйлдэл гүйцэтгэнэ. За ингээд 51-ээс 35-ыг хасгаар 16 сурагч үлдсэн байна. 2 ангиас нийлээд 16 сурагч үлдсэн байна. За 3 дугаарт нь ангиудад ижил тоотой үлдсэн сурагчдыг олъё. Ангиудад ижил тоотой үлдсэн сурагчдыг олъё. Тэгэхээр ижил тоотой гэж юм. Тэгэхээр ижил тоотой гэхээр бас 2 ангид ижилхэн байна. Тэгэхээр энд 2 ангийн талаар яригадаад байгаа учраас ижил тоотой гэж байгаа учраас энд бол хуваах үйлдэл. Хоёрт хуваах үйлдэлийг бол гүйцэтгэх нэ. За ингээд одоо 2 ангид нийлээд 16 сурагч үлдсэн байсан. Тэгэхээр анги тус бүрд одоо үлдсэн сурагчийг олохдоо 2 хуваагаад 8. Тэгэхээр одоо нэг ангид анги тус бүрд 8 сурагч бол үлдсэн байна. За дөрөвдүгээрт нь анх анги тус бүрд хэдэн сурагч байсныг олъё. Тэгэхээр нэгдүгээр ангиас 20 сурагч гарсан. За 8 сурагч үлдсэн байсан. Тэгвэл анх одоо ангид хэдэн сурагч байсныг олохдоо нэмэх үйлдэл гүйцэтгэн 20 дээр 8-ыг нэмээд 28. Энэ болохоор анх нэгдүгээр ангийн сурагч байна. За хоёрдугаар ангиас 15 сурагч гарсан. За 8 сурагч үлдсэн. Тэгвэл хоёрдугаар ангид анх хэдэн сурагч байсныг олъё. Анх байсан хүүхдийг олоход бас нэмэх үйлдэл гүйцэтгэн. Ингээд 15 дээр 8-ыг нэмээд 23. Тэгэхээр хоёрдугаар ангид анх 23 сурагч байсан байна. За тэгэхээр одоо бүгдээрээ энэ бодлогоо зөв бодож юу гэдгийг одоо шалгаж үзье. За тэгэхээр нэгдүгээр ангид 28 сурагч анх байсан. Хоёрдугаар ангид анх 23 сурагч байсан. Ингээд нийлээд 51. Нийт 51 сурагч байна. Тэгэхээр одоо бодлогын өгөгдөлтөөр болохоор 2 ангид нийлээд 51 сурагч байна гэж одоо бодлогон дээр анх тэгж өгөгдсөн байгаа. Тэгэхээр 51 гэдээ одоо таарч байгаа учраас бид нар энэ бодлогыг зөв бодсон байна. Хүүхдүүд анхаарал тавьж баярлалаа. Амжилт хүсье хүүхдүүдээ. Баяртай.